За өдөрч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 27 цаг болж аялал жуулчлалын үе ирж байгаатай холбогдуулаад манай Beta Entertainment-ийн залуучууд аялагчид хэмээх аяллаа тэмдэглэл нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. За аялахын тулд бол олон орны хилтэй орлого өндөртэй байх бол шаардлагагүй. За бид бүхэн хамгийн бага зардлаар хамгийн олон орноор хэрхэн аялж болох вэ гэдгийг та бүхэндээ хүргэхийг хичээлээ. За 2 сая төгрөгөөр Европын 12 орноор хийсэн энэхүү тэмдэглэл маань одоо Европ руу машинтай аялахыг хүсэж байгаа залууст гарын авлага болох болов уу гэж бид бүхэн найдаж байна. За ингээд бидний аялалтай хамт байгаарай. Аялагчтай хамт аялцгаая. Яг одоо бид бүхэн Сэлэг аймгийн Алтан булаг боомтон дээр ирээд байна. Нийт бол 365 км орчим яваад Алтан булаг боомтон дээр ирлээ. Одоо бол цаг хэд болж ирсэн? 3 цаг 30 минут. За шөнийн 3 цаг, тэг 3 цаг 30 минут болж байна. Одоогийн байдлаар бол нэг энд машины оогчор бол нэг иймэрхүү байдалтай байна. Энэ хавийн хүмүүсээс асуухад бол нэг тийм амар ачаалттай биш байна, гайгүй байна гэж. Тэгээ энд өвлөгчдөд хэлгээд боомт хаадгүй юм байна. Шөнийн 24 цагийн одоо өдрийн 24 цагийн турш ингээ байнгын ажиллаж идэв юм байна. Тэгээ энийгээ дагаад бас үйлчлэгээ, валют тарилчаа, дэлгүүр хоршоо, одоо даатгал гэдэг бүх газрууд нь бол бас онгорхой байж идэв юм байна. Тэгээ одоо эндээс нөгөө бидний тоо бодолт маань эхэлнэ. Тэр нь яах вэ гэхээр одоо бид нар чинь энд даатгалыг 14 оноор хэлэх юм бол нэг 110 орчим мянган төгрөг болт юм байна. Орос руу одоо жолоочийн хариуцлагын даатгалаа хэлэх. Нэг сарын хугацаатай хэлэх юм бол 156 мянга тий 156 мянган төгрөгөөр нэг сарын даатгал хийлгээд Орос руу ордог юм байна. За бас дээрэс нь нэг машин тус бүрээс хогны мөнгө 6 мянган төгрөг авдаг юм байна. Хүн тус бүрээс 500 төгрөг авдаг. За одоо ингээ энэ бүх тоогоо бодоод бид нар одоо дардлаа нэмээд яваад байна. Орос руу гараад бас Оросын хил дээр хичнээн төгрөг яадаг гэдгийг бас сайн мэдэхгүй байна. Оросын мэдээллийг хилд авсан хоног тав. Аялал үргэлжилж байна. За өдөрчтэй одоо өглөөний 9 өнгөрч байна. Бид нар ч одоо 3 өмрөөгөө Алтан булаг дээр ирсэн шүү дээ. Тэгээд бараг 6-7 цаг оож ирлж ээж арай гэж нэг юм Оросын хил рүү орж ирлээ. За Оросын хил дээр бол шалгалт шүүлэг одоо материалын бүрдүүлэлт энэ төр маш их шалгадаг юм байна. За тэгээд бас нэг жоохон хил усны бэрхшээл Орос хилээ 10 жилдээ сайн үзэж явахгүй ч яавтаач гэж бодогдож байна. Одоо сайн ойлголцож өгөхгүй. Тэгээд хил дээр байж байгаа бас манай Монгол ах дүүнэр манай сайхан туслаад орчуулж өгөөд хэлбэрчилж өгөөд ингээд ямар ч гэсэн нэлээд удаа орчуулж байгаа ороод ирлээ. Энд чи одоо 1 литр шатхуун 36 рубль 30 копейктэй байдаг. Одоо манайхаар бол 1580 хэдэн төгрөг болж байна да. Тэгээд орос банкад өргөжлээ. Одоо тэгээд цаашдынхаа зам гарахад бэлэн болоод байна да. Эндийн хувьд л хүсээгүй. Би 2-3 юм уу. Яг л 36 рубль хань шүү. 36 рубль 30 копейктэй байсан шүү дээ. Бидний гарахад чаа. Литр бензин юм. Одоо тэрийг өрөөл байгаа. Орос руугаа Москвороо дөхөж мөхөөр бас арай өөрчлөлт тийм. Үнэтэй болчихлээ шүү дээ. Ер нь яг Москвороо дөхөж ирэхээр бид нар чинь Улаанбаатар дөхөж ирэхээр хямдардаг гэсэн ойлголттой сүгүү гэлээ шүү дээ. Москва руу яваад гэсэн чинь үнэтэй болоод байна. Москвач өөрөө манайхаас эсрэг юм байна гэж. За бид нар Оросын холбооны улс руу ороод авсан эхний маань утасны дугаар интернетгүй дугаар байж таарсан. Хотспот цацдаггүй. Одоо ер нь хүний нутагт явж байхад бол интернет бол зайлшгүй хэрэгтэй. Тийм учраас бид нар одоо дараагийн хот болох одоо Улаануд хот дээрээс интернеттэй дугаар авъя гэж цаашаа хөдөлсөн. За Улаануд хотод очиход манай одоо аялагч Буяагийн маань таньдаг ах болох Саши ах маань бид нарыг тосч аваад бас Улаануд хоттой танилцуулж баггүй цагийг бид нар бас энд сайхан дурсамжтай өнгөрөөсөө. Манай төлөв тав талтай нөрөлөө. Манай төлөвөөс iPhone болон Samsung брендийн хүчнүүдийг хамгийн их өндөр авах боломжтой. Смартфон.
Улаар. Тэгж мэддэг үү гэж. За аялагчд маань харамсалтай нь Улаанбаатар хоттой тухтай танилцж амжаагүй. Бидний гол зорилго Европын холбооны улс байсан учраас тийшээгээ баг зэрэг яарсан. За ингээд цаашаа ах маань бидний гэртээ урьсан. Тэгээд монголчуудын маань зочломтгой зан аль ч газар очсон бидний мэлдэг найрсгаар сайхан хүлээж авч ирсэн. Ингээд цаашаа ахаа гэр бүлд нь бас баярлаа гэж хэлье. За өдөрчтэй бид бүхэн Улаанбаатар хотоос гараад нийт нэг 780 800 орчим километр яваад дэлхийн хамгийн том цэмэг усны нөөц болох байгаль нууран дээр одоо хүрэлцэн ирчээд байж байна. За яг одоо энэ цаг үед бол байгаль нуур маань гисээгүй байна. Гэхдээ цагуур дулаараад ерөнхийдөө хайлмагтаад хаяагаараа одоо ингэж хайлмагдсан ийм дүр зураг харагдаж байгаа. Энд бол үнэхээр гайхалтай, үнэхээр үзэгсэлэнтэй харагддаг юм аа үзэгчтэй. Үнэхээр гоё юм байна. Энэ үед нь бас хүмүүс тэр болгоно их ирж байгааг болов. Одоо ерөнхийдөө жуулчдын үлрэл бол тэгэл яг 100 цагт нь ирж байгаа. Нэг бол бас одоо загасчлах гэж өвөл цагт нь бас ирдэг баг. Яг одоо энэ хайлмагчих үедээ бол үнэхээр одоо хүний тайвшрал өгч чадах байсан юм гайхалтай байгалийн тогтцол байгаль нууран дээр байдгийг ашиг үзэгчтэй. We can see the world through open eyes and savor all the time before it flies. And every time you wake up there's a new day that's calling out your name. Come join the game. Мотоцикл нэг яг цаасан гараад тавьчих чи. Энэ одоо өчтөр тавьчих юм уу? Яасан юм. Эргээд авахгүйсэн яг наагуур хайлмагтаад сөмрөөд авчихсан. Тэгээ одоо энийг авч чадхаа байцсан одоо. Сая энэ дээр хар зогсож байгаа л явлаа одоо. Энэ мотоцикл одоо эндээ ингэж байж байгаа. Доош орохгүй. Together we can try, that's life. Well, some things in this world were meant to be. Like living life. Хүүтэн бэрдэг сарахгүй үнэн биш үү? Идээд байгаа мó таа. Идэж штэ. Ууж байна гэсэн үг шүү. Ууж штэ идэж юм гэж. Байгаль талд ууж идээд дуусгалаа таагүй. Үнэхээр гоё. Тэгээд маш гоё дулаах. За аялагчд маань нутгаасаа гараад 2 хоног явж байна. За очих газар хоол туулах цам урт учраас бид дөрв бол Исмэнлэд одоо жолоогоо бариад цаашаа зогсохгүй явж исэн. За манай машин бол нэг банк бензинээр ойролцоогоор 600 гаруй километр явж исэн гэдэг чинь бол нэг 107 гарантай идэж байгаа. Нэг иймэрхүү явж явахт бол ер нь бас боломжий. За ингээд Монголоос авч гарсан бидний хүнс дууссан. За тэгээ замдаа зогсоод дэлгүүрээс бид нар бас хүнсээ нөөцлөх шаардлага гараад нэг тосгон дээр зогссон байгаа. Энийг болчихсон. 385. Билет 2. Еще раз. Еще раз. До свидания. Яг нэг яам даах шофотлос нэг замбай жаацаа юм авлаа. Ерөнхийдөө 900 гаруй мянга төгрөг болж шүү дээ. Манай харууд нэг чар мянга. Русские мороженое. Дахиад юу гэнэ? Русские мороженое. Өгөрцөг юу гэдэг лээ?
Оросд дэлгүүрийн хүнсээр хоол хийгээд явчихад бол ер нь боломж юм. За үнэн ч гэсэн манахаас бол харьцангуй хямдхан, за гоё амттай. За тэгээ даан ирчүүд явж байгаа юм чинь кенесээ нэрлэх үү? Ер нь бол машин дотроо хооллоод хугацаа хожоод явчих нь бол биднэрт хэрэгтэй байлаа. Нутгаас авч гарсан гомон борц центр байсан боловч бид нар бас тэр болгон зогсоод хоол хийгээд байх боломж нь хомс байлаа. Юу гэр машин уу? Би одоо ч нэг ч шахах гэсэн. Оо шахах. Би шавхаа хөтөл би шороочгүй гэсэн би. Тийм шүү дээ. Өнөөдөр ямар байдал төрж байгаа юм? Ийм үсгээр байж тээ. Хэрэг хийсэн машинаас хөрөлцөө. Гоо дөнгө ахгүй. Өөрөө энэ тал нь зогсчоод энэ тал руу цацаад. Яа, одоо ийш хахад энийг өөрөөр нугаалах. Энэ зарчимгүй нөхөр гэж. Юу гэдэг юм? Яасан дээр өтлөгчөө. Одоо ийш хараад өөрөөр нугаалах. Энийг ер нь энд үлдээж машин болгоо. Энд ер нь үлдээ. Эдэн дөр болол байж шүү дээ. Бас гандаа боорохгүй мөнгө олохоо бодоод шүү дээ. Оросын улбооны улсын зам бол үнэхээр сайхан. За замын хөдөлгөөний дүрмийг бол үнэхээр сайн баримталдаг. Гэрлээ шилжүүлэх, зам тавьж өгөх, одоо бүр цагдаа хүртэл байгааг нэг нэгэндээ одоо дохиод хилээд өгчдөг юм сайхан соёлтой байлээ. За тэгээд энэ ай гэдэг бол үнэхээр бахархуу шүү дээ. Сибири ай гэдэг чинь. Дуусахгүй мөлий. Оросын хусын хоёр талаар зур ус жирэлзээлэн нэстэ. Оросын хус дуулнаа гэдэг дууч харахгүй юм байна. Аргагүй юм биш. Тэртээ Москвагийн цэцэрлэгээс Оросын хус бол яалтчгүй дуулдаг юм байлээ. 6 хоног дуулсан уу? Москва хүртэл тасрахгүй мөлий тий. Асарахгүй байлаа. Явсаар агаал тустай. За аялал маань үргэлжилж байна. Улаанбаатараас хөдлөөд бид нар нийт одоо 3500 орчим километр замыг туулаад байна. Оросын улбооны нутгаар л яваал гэдэг стан. Дуустдаггүй зам гэдэг чи одоо энд л байдаг. 4 сарын 7-нд дарсан өнөөдөр 10-ны өдөр тасралтгүй явуулж шүү дээ. Тасралтгүй явлаа. Хэлтэр очно 6 цаг сагсан нэг стоп. Тий. Тэнд нэг 6 цаг л зогсдог стоп. Бусдыг бараг зогссонгүй. За нэг хаяа бензин коллектор шатах байхгүй зогсож байна. Тэр үедээ одоо тэгээд хоёрын бэлтгэлээ базаач чинь. За ингээд юу зогсохгүй ээлжтэй л барайл тавихгүй л. Оросын улбооны нутаг дэвслэгт явж байгаа гэсэн мөртлөөс нэг тийм Монголд явах юм шиг мэдрэмжтэй л яваа л. Тоол тийм байна. Тий. Энэ баашин барилгууд нь ямар ч айдах юм. Шонгийн модны хүртэл ямар ч айдах юм. Яг л нэг Монголынхаа нутагт яваад байгаа юм шиг л тийм мэдрэмжтэй явж чинь да. Айхи анхны адал явал замдаа дугуугаар хангалаад шатаагаад өөрөө энэс Жомский яг захын дүргээс дугуй авах гээд асуудаа энэ ч бас манайхыг бодоод харьцангуй гайгүй хямд байдаг юм. Тэгээд хоёр шин дугуй аваад нэг тэглэгийн хоёр дугуй адилхан байдаг гинэ. Тийм, цаанаас хуулиндаа тийм байдаг гинэ. Өөр хээтэй дугуй тавьж болохгүй. Тэр хойтлын хоёр дугуйн дээр л одоо авч цоо шин дугуй 50 да. Ийшээ боёо ярьдаг гэж орлоо одоо юу болох юм бэ? Нэг авах уу? Оросын зам дээр нэг хоёр нөх байсныг л манайхан дайрчуу да. За тэгээд дугуйгаа засуулах гээд бид нар дугуй засвар дээр ирсэн тэгсэн шин дугуй авах шаардлагатай болсон. Ер нь бол нэг тэнхлэгний хоёр дугуй ижлэхэн хээтэй байх хэрэгтэй гэсэн тийм дүрм үйлчлэлт юм байлаа. Тэгэхээр нэг дугуй авахаар бол заавал одоо хосоор навна гэсэн үг. За тэгээд эдний үйлчлэгээ бол сайхан. Дугуйг одоо тестлээд, шалгаад, хийлээд өгнө. За үнэн ч гэсэн ер нь боломж. Оросд одоо нэг дугуй гэхэд Монгол мөнгөөр нэг 80 гаруй мянган төгрөгний үнэтэй байгаа даа. Нэг шийдэж. Хослуудаа шалгасан.
Омск төрөөс дуугаа янзлуулж аваад аялал цаашаа үргэлжилсэн байгаа. За тэгээд ирчүүд гээд одоо дандаа бэлэн бүтээгдэхүүн идээд яваад байна гэж юу ах вэ? Бас нэг замдаа зогсоод хаяа нэг борцтой шөлөө хийж идэхгүй бол одоо даралт ихтэй зүрх муутай хүмүүсийн хоол нь холдоод хоёр нүд нь бүрлзээд байх талтай юм байлээ. Ингээд нутгийн шөлөө идэж авч хүч тамир сэлгээд аялагчд маань цаашаа аяллаа. Ирч хүчтэйгээр үргэлжлүүлсэн. Ураалын нурууг ямар ч хэсэг нэмгээд болоод давхгүй л юм шиг байна. За өглөөний минь төргийн үзэгчтэй. Аялагчд маань аялсаар хагаад Ураалын нуруун дээр гараад ирсэн явж байна. Нийт Улаанбаатар хотоос өглөөд бол нэг 50000 орчим километр 4800 гаруйтай яваад Ураалын нуруун дээр гарч ирээд өглөөнийхөө цаг уухад зогсож байна. Манай нөгөө аяллаа маань угаасаа үндсэн агуулга хамгийн бага зардлаар хамгийн олон орныг яаж үзэх вэ гэдэг байгаа. Бид нар бас замдаа ресторан, хот бүр орсонгүй. Энэ манай хамгийн гүйлгээс юм аваад хүмүүсээ машиндаа идэж уугаад замдаа зогсож цайлаад явж байна. Ингээ манай нэгэн өглөөний цай ийхүү эхэлж байна да. Соус 100 грамм гэдэг тийм. Хагас талуу гэж. Ингээд замдаа бид нар бол яг ээлжилж бариад ер нь баг зогсохгүй шиг явж байгаа. Зогсоод хоноод ингээд амраад явна гэх юм бол зам дагсах хотел жижигхэн буудлууд бол зөндөө байд юм лээ. Тэгээ ерөнхийн нэг ганц өөр буудлын руу ороод үнийг асууж үзсэн л дээ бид нар хонохгүй ч гэсэн. Тэгэхэд бол нэг хүний 450 рубль гэж байна. Тий, нэг хүний 450 рубль. Тэгээд 4 хүнээр үзэх юм бол бид нар 1800 рублээр замдаа нэг буудлыг хончиж болж байгаа. Тий. Но душ. Нет. Душ есть отдельный. Там. В коридоре. We can see the world through open eyes and savor all the time before it flies. And every time you wake up, there's a new day that's calling out your name. Come join the game. Well, that's life. За бид нар ер нь дэлгүүрээ судалтай авалт хийх болгонд дараа тал бүр зэскарт ашиглаж ирсэн. Ер нь аль ч улсад очсон уншихад асуудал байхгүй. Шимтгэлгүй нэг сайхан санагдсан. As the days go passing by, there's hope. A better life for you and I. We'll take our dreams and fly. Together we can try. That's life. Well, some things in this world were meant to be, like living life in peace and harmony. So follow where the road will lead you hand in hand. Хамгийн эзэн засгийн юмнуудтай зөв ололтод явагдаж байгаа. Бид өдөрт That's life. Take what comes along the way. That's love. Let it grow stronger every day. There's joy as the days go passing by. Улаанбаатараас гараад 6500 явж Москвад орж ирдэг юм шүү. Яас л чагаа
явуулж байна явуулж. За ингээд аялагчид маань 6000 гаруй километр яваад алдарт Москва хотод одоо орж ирлээ. За энэ удаагийн хувьд гэх юм бол аялагчид маань Москва хотод танилцж чадлагүй бас цаашаа аяллаа үргэлжлүүлсэн байгаа. Учир нь юу гэх юм бол одоо аялагчдын маань визний хугацаа жоохон давчуу, мөн аяллах нь хуваар нэлээд шахуу явж исэн болохоор дараа эргэж нэг тухтай одоо Москва хотод танилцъя гэсэн шийдвэр төрээд одоо цаашаа аяллаа үргэлжлүүлсэн байгаа. За энд би бас нэг зүйлийг аялагчтай онцолж хэлье гэж бодож байгаа. Ялангуяа машинтай аялж байгаа хүмүүст бол автомашины зориултын навигацтай явах нь бол маш хэрэгтэй юм байлээ. За гар утсан дээр мап ашиглаад явчихвол болно. Гэхдээ автомашины навигац нь бол гар утснаас одоо нэлээд олон талаараа давуу. Жишээ нь юм бол Европ руу ороод яваад эхлэхэд хэдэн метрийн цаана парк зогсоол байна. За мөн уулзуур тойрог хэдэн километрийн цаана байна. За мөн гэрлэн дохио хурдны дээд хязгаар хэд байх уу гэх мэтлэн одоо зүйлсийг бол навигацийнхаа хэлээд өгнө. За мэдээж бас давхар гар утсаараа хянаад явчих юм бол илүү найдвартай. Тийм ч учраас одоо автомашины GPS буюу навигацтай бол заавал яваарай гэж аялагчдаа зөвлөмөр байна. За хэд татгалаа хэлж байна. Ганц манай аимшигт их олон орны хэлтэй хүн. Европ хэлтэй юм. Европ хэлтэй. Хэд хэлээ гаргадаа. Яг Европ хэл. За аялал маань үргэлжилж байна. За бид нар Оросын холбооны улсыг хөндлөн гол туулаад нийт 7100 гаруй километр яваад Латвийн хил дээр ирсэн байна. За одоо энд чинь бол одоо нөгөө Оросын холбооны улсын даатгад хэлэгдэх шиг одоо машиныхаа даатгалыг хэлэгдэв юм байна. За энэ болохоор үнэ нь болохоор 37 еврогоор 1 сарын хугацаатай даатгал хэлэгдэв юм байна. За одоо даатгалаа хэлгээд Латв руу гарна. Ингээд Латвт эргээд уулзцгаая. Наврын сери 3 үсгэнд болохоор латин үсэг нь заавал орсон дугаарууд байх хэрэгтэй. Үсэг байх хэрэгтэй юм байна. Яг одоо байхгүй өө үсэг ч юм уу, б үсэг ч юм уу байх юм бол бас цагдаа өө хайх юм яг мундах ш тийм ээ. Тэгээд ингээд л болохоор тэрэн дээр бол анхаарах хэрэгтэй юм байлаа. За ингэж явсараад 7180 км яваад Оросын нутгаас гарцтай хайдаа. Латвийн хэл дээр ирсэн. Латвийн хэл дээр яасан гэлээ. Латвийн хэл дээр гоё юм болсон. Латвийн хэл дээр янз бүр болсон. Латв дээр чи ирээд их очрлох юм болов гэсэн харьцангуй гайгүй. Ер нь шалгалт шүүлэг нь гайгүй байт юм байлээ. За тэгээд бас монголчууд газраар их ордог болсон болохоор монголчуудыг их шалгаж байлээ. Хамгийн удаан шалгалсан гэдэг юм байна. Тэгээд машины үн асууж илээ. Энэ машинтайгаа буцаж гарна үстэй гэж асууж илээ. Машин ороо зарчсан юм яа. Зүйлсүүдийг бол асууж давалдаг юм байлээ. За тэгээд зүгээр яг энэ одоо сонирхуулж ярих юм бол тэр нэг декларац бүгдөө тамхи бичмээргүй лээ. Тий. Бид нар андуурсан онгоцонд суухтаа 2 блок тамхины нормтой байдаг гэдэг тэрүүгээрээ ойлгоод 2 блок тамхитай гэж бичсэн чинь газраар ороход ерөөсө 2 хайрцаг нэг зөвшөөрлөд байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол 2 хайрцаг гэдэг чинь 40 ширхэг тамхины л зөвшөөрлөд. 8 бочтой багс. Зүгээр л ингээд өгс. За Латв руу ороод бол яг нэг тийм социализмын үеийн хуучны орнуудын өнгө төрөх бас нэг Европын орнууд дундаа арай нэг өөр тийм өнгө аястай улс юм болов гэж бол бодогдсон. Товчлоод бид нар захын замаа бариад явцсан чинь засвар ихтэй байж таарад нэлээд адал явдалтай замыг туулаад эхэлсэн. Европын холбооны улс руу ороод ирлээ гэсэн чинь улам зам удаад явцсан.
За ингээд аялал маань цаашаа үргэлжилсэн байгаа. За бид бүхэн ямар ч байсан Европын холбооны улстай амжилттай орж ирлээ. Өдөрхөн ирсэн тулдаа харахгүй болчих байхад орж ирлээ ямар ч байсан. Тэгээд та бүхэндээ захихын тосхоныг бас харуулъя гэж бодлоо. Ерөнхийдөө бол тосхоныхын байдал нэг иймэрхүү үг төрхтэй байна да. Яг одоо бол нэлээд зэврүүн байна. Хүүтэн бороо цас хаяад ажиг холдож ороод иймэрхүү байдалтай байна да. За Латвиг шөндөө барж дуусгаад Литвиг бас шөндөө гатлаад одоо бид нэр Польшийн нийслэл Варшавыг ерөнхийдөө бас дундуур нь яг гатлаад явж байна да. За эдэг л бид нар явж байна шүү. 7950 км гэж байна. Аа юм аа. Энэ одоо хурдны зам дээр нас ингэ төгжрөл үүссэн байна. Өнөөдөр бороотой болоод тэгээд байгаа юм болоо яагаад байгаа юм. Тэгээд хурдны зам дээр төгжирнэ гэж өстой бодсон. Хурдны зам дээр. Хурдны зам төгжирдгийг бас шаваас харлаа. Энэ нөгөө өглөө хүмүүсийн ажил эхэлж байгаа учраас төгжрээд байна гэж би бас бодож байна. Ганцхан манай Улаанбаатар төгжирдгүй л юм байна. Тэгээд Цаг гарan яг сая нөгөө Төгжрлөө. явж байхад ерөөсөө явган хүний гарцсан дээр бол маш ерөөсөө зогсдгүй юм байна. Бид төгжирсэн ч гэсэн үү? Тэг төгжирсэн ч гэсэн гарснахаа эсвэл наадлал юм уу цаалтна гэж зогсдог. Тагалж бол зогсдгоо. Тагалж За гарахаар хөдөлдөг. Өстөр тэр бас латв хил дээр оожрлсан байгаа машинуудаас тэгжилээ те. Машины орц гарц хүний явган хүний гарцуудыг дандаа ингээ хаахгүй. Нэг бол цааталт нэг бол наадлт. Гэтэ дөрөм зөрчиж байгаа юм байна лээ сая. Тий дөрөм зөрчиж байгаа юм байна. Манай тэрнээс ховор юм бэлээ ховор. Энэ хэвлээ. Ой зэвгүй. Энэ одоо бодвол одоо гүнийг царай биш юм шиг байна. Форма өдрөд явсан юм шиг. Энэ нэг халуун өдөр одоо цэцэрлэгт хүрээлэнд байгаа хүмүүс амрангаа хүүт уусаар хогоо угаах зэрэг зориулсан юм шиг байна да. За пост юм байна. Сайхан байна. Одоо ишигээ бүр гоё болох. Тэгээд одоо бид нар чинь бараг 600 700 орчим яваад Чехэд төрсэн газар хамгийн ихний тавсан газар очиж байгаа. Тэгээд тэнд очиод өшөө гоё. Зургийг авах юм уу? Гоё аяг бидрийг хүлээж байгаа хаа гэж. Бодож байна. Бороо орчлоо явах уу? Чиг явах. Чих удаа тийм устай тийм үү? Ийм устай шүү. За ямар улсын хэлээр нэвтрэх үү гэдгээ бол эхлээд нэлээд сайн судлах хэрэгтэй. Аялах гэж байгаа хүмүүстэй зөвлөхөд аль улсынхан хэлний шалгалт шүүлгэн арай жоохон гайгүй байдаг юм бэ? Бас ямар хуу хэрэг зөрчилтэй байгаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмудаа төрүүлээ судалчмаар юм байлаа. Бидний хувьд бол уг нь бол Белорусаар орж болох байсан. Гэхдээ яг тухайн үед нь бол бас Белорус жоохон хэлний маргаантай. За тэгээ шалгалт шүүлгэн нэлээд чанга байгаа гэдэг үүднээс бид нэр латв хэлээр орсон байгаа. За тэгээ гэр бүлээрээ явж байгаа одоо явахыг төлөвлөж байгаа аялагчд маань бол одоо яг бид нар шиг бас ингэж их шахуу бас явмгүй юм байлээ. Нэлээ ядрах юм байлээ. Тийм учраас замдаа нэлээ хоног хугацаагаа төлөвлөөд хайжуу тавь явах нь зөв санагдсан. Чехийн за чехийн хэлээр хэлчихсэн. За ингээ хэлээр орчлоо. Чехийн Почин юу байсан? Хэлийн юу байсан? Помп нэг юм. Помп нэг юм байсан юм шүү дээ. Тийм шүү.
Энэ надад үгүй. Заалаа бака. За Wi-Fi олов уу? Олцлоо. Юугаа амжилттай. Үнэгүй. Үнэгүй Wi-Fi шүү дээ. Үнэгүй Wi-Fi. Үнэгүй шүү дээ. Үнэгүй юу байгаад бид байгаад байгаа шүү дээ. Үнэгүй ер нь үнэгүй юм байна. Европаар гэж шүү. Бид энэ хормогоо ирсэн шүү. Орс биш юм уу? Хормоо. Наа чи Орс ардын бүлэм биш юм уу? Тэгвэл Европод яа гэдэг юм яа. Надад ч нэр ингэж ярьж байгаад ирэх юм бол амар ирэх юм.